Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форумыг зохион байгуулж бизнес эрхлэгчид уг хуулийн төсөлтөд холбогдуулан 5 хэсэг бүхий зөвлөмжийг гаргасан. За улсын хурлын гишүүн Ганбаатар болон бусад гишүүдийн санаачилсан жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинжилсэн найруулгад жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг тодорхой ангилж өгөх, мөн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлтөө зээлийг хүртээмжтэй болгох зэрэгт хит хитэн заалтыг тусгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм а. Одоо төрийн худалдаа авалтны 10% жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс худалдаа авах тухай хуулийн төсөлд аль биесээ суулгаж өгнө гэж ийм заалт харуулсан байгаа. За мөн төрийн худалдаа авалтынхаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс 10% төр тендер худалдаа авдаг хуулийг тендерийн хуулинд нэмэлтээр оруулж өгнө гэж ийм санал харуулсан байгаа. За үүний дараагаар мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлүүдийн төвийг олон орнд бий болгох үйлдвэрлэл эрхлэгчид маань одоо ажлын хүчингүй байгаа учраас энэ мэргэжлийн ажилчдыг улс төрөөс бэлдэж өгөөч. Сургалтын төлбөрийг төрөө бас тодорхой хувийн дааж өгөөч. Энэ олон одоо дээд сургуулиуд чанаргүй диплом үйлдвэрлэж байгаа дээд сургуулиудаа татан буулгаж мэргэжлийн сургалтыг үйлдвэрлэл болгож өгөөч гэсэн ийм саналуудыг тавьсан байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгч буюу 2.5 тэрбумаас доош борлуулалттай орлоготой үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч нар бол 1%-аар орлогын албан татвар төлөх юм байна гэсэн хүлээлттэй ийм ойлголттой байгаа. Сая одоо их хурлаас буцаагдсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бол 1.5 тэрбумаас доош үл гэж орж байгаа. Тэгэхээр энэ хоёрын хоорондоо уялдааг одоо энэ өргөн баригдах жижиг дундын хуулийн төсөлдөр уялдуулж өгмөр байна. Тэгээд энэ жижиг дундын үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчид дэмжих тухай хуулийг яаралтай их хурлаар орж хэлцүүлж дэмжигдээсэй л гэсэн хүсэлтэй байна да. Банкны зээлийн хүн өндөр байгаа энэ үед бизнес эрхлэгчдийн хувьд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эрэлт хэрэгцээч мөн их байна. Уг зээлийг хүртээмжтэй болгох үүднээс тухайн жилд олгох зээлийн 30%-ийг жижиг үйлдвэрт, за 40%-ийг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид гэж хуулийн төсөлд нэмж оруулахыг санал болгосон юм а. Улсын төсвөөс улсын нийт хөрөнгө оруулалтын 10%-тай тэнцэх буюу 70 тэрбум төгрөгийг бол олгосон. Энэ 70 тэрбум төгрөгийг энэ жил 134 аж ахуйн нэгжид бол зээлийг олгохоор болгосон байна. Гэтэл жижиг дунд үйлдвэрлэл үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэж нэг байгууллага байгаа. Энэ нь бол хүн сүдэн аж ахуйн яамны сайдын харьяанд байдаг. Гэтэл одоо жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийг хөгжүүлэх сан болохоор олон нийтийн хяналт байхгүй, төрийн бус байгууллагын хяналт байхгүй. Тэгээд энэ 134 аж ахуйн нэгжид олгосон энэ цаг хугацааны хүртэл маш эргэлзээтэй буюу угаасаа энэ 134 аж ахуйн нэгж угаасаа анханасаа тодорцсон байсан юм шиг ингэж харагдаж байгаамаа. Бизнес эрхлэгчдийн хувьд хүлээлт үүсгэж байгаа уг хуулийн төсөл батлагдах зайлшгүй шаардлагатайч зарим зүйл заалтыг нэмж тодруулах шаардлагатай байгаа талаар баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүд үзэж байгаа юм а.